нэг жижиг ахын юу ч аваагүй байгаа ш. Камертай бүгд бүтэн камертай ерөөсөө дөрөв зүгнээ үзэх байх. Бараан донд орсон яг камер дээр яг бэлтгэлтэй те ер нь Монголын Amazon юм ш. Тэг ер нь бол тэгээд ятг ёсцоо байгаа гэж бодож байна байхгүй гэж бодож байна. Би бол аимсаач олдох ш. Тэсээ намайг тэхэн өгсөн. Яг л зөв те. Энэ хэсгийг кат ингэж юм зарахгүй монголчуудаа. Хүнд бол цаг хугацаа гэдэг зүйл бол бүр үнэхээр ахиж хизээч эргэж ирэхгүй. За би бол ер нь сониуч хүн шүү дээ те. Та бүхэн ер нь анзаардаг бах. Гой нэвтрүүлгүүд байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн хийдэг вэ гээл те. Жишээлбэл одоо би нэг онлайнаар бараа бүтээтгүн захиаллаа гэхэд яг ямар процессыг дамжиж те ямар шат дамжлагыг дамжиж тэр бараа бүтээтгүн миний гар дээр ирдэг вэ гэдэг надад их сонин санагддаг байхгүй. Яаж хийддэм бол нэг таксины жолоочтой яриад тэгээ нөгөөддөө мөнгө өгөөд явчдсан болов гэж бодсон боловч энэ бүхнийг би та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Монголын ихэнх энэ үргэлттэй гэдэг газрууд бол Pickpack-тай хамтарч ажилладаг юм байна. Pickpack-ийн агуулга дээр ирсэн байна. Энэ жоохон сонирхолтой яриа олно та бүхэн үзээрэй заяа. Сайн байна уу? Нэн баяр. Баттөмөр. За Баттөмөр битээр одоо Pickpack-ийн одоо хүргэлт юу нь яг яаж хийгддэг юм бэ те? Нэг хүн одоо чинь онлайнаар ингээд бараа захиаллаа те. Тэнгүүт яг бидний гар дээр яг хүргэлт яаж ирдэм бэ гэдгийг Баттөмөр битээр одоо та бүхэнд үзүүлнэ. За энэ яадаг хэсэг лээ. за энэ бол манай яг нэруудаас захиалгууд нь ширээн дээр байршаал тоош ихэгийг тулгаад хүргэлтэнд гаргахад бэлэн болгодог хэсэг гэсэн үг. За ингээд бараагаа сайхан ялгаад захиалга ороод ирнэ. За бадмаа битээр бол бадмаа нөгөө түрүүний яриад байдаг нярг үдэг албан тушаадаг эрхэлдэг байгаа. Тэгээ бадмаа битээр ер нь ингээ нөгөө захиалга ороод ирэхээр бараагаа цуглуулад тэнд байгаа нөгөө савлж байгаа хүмүүст өгөх гээд байгаа байхгүй юу? Бол явах уу? За. Чивэл эндээс л өстой торохгүй болох уу бараануудаа? Бид хариуцлаа бараа бүгдийг хэрэггүй өөртөө мэддэг болчихсон юм уу? Зүйлдээ юу? Би бол аимсаач олдгүй шүү дээ. Би ядж энийг түрээд явах хөө чам нэг хань болоод. Баярлалаа. Одоо 0023 буюу энэ мараанаас нэг ширхэг. Чи ч гэсэн бас хайдаг юм биш үү? Хайш дээ. Араанууд аюун олон төрөл ярьснарууд нь бас өөр байдаг учраас. За болсон. Зөв өмшүүлж байгаа үз. За одоо энэ захиалгын хуцыг битээр ишиг өгөөд манай охин маань аваад дахиад тулгаж үзт юм уу те? Баад өмбөс байлаа гэхэд одоо энэ дээр ингээ XL гэж бичсэн байхгүй юу? Энийг XL үгүй юу шалгаа те? Энийг XL үгүй юу шалгаа. За XL энэ бэж өнгөтэй XL гэхээр энэний баруулж танил хийгээл дуутлал юм гарна гэсэн. Тэгээ баталгаажуулах гингүүтэй хөрөлтөнд бэлэн болчихлоо гэх. За баярлалаа. Баярлалаа. За энэ их бөглөрөл төвжрэлтэй үед бол хамгийн одоо бүр алтаарч үнэлээд баршгүй юм зүйл бол цаг хугацаа. Хүнд бол цаг хугацаа гэдэг зүйл бол бүр үнэхээр ахиж хизээч эргэж ирэхгүй. Танахшаас нэлээд том юм байна. Энэ сайтнаас бараа захиална те. Тэнгүүт нөгөө нэг бүтээгдэхүүн оруулж ирсэн хүмүүс танаа агуулгад авчираад бараанууд хөлөөлөд өгчт юм биш үү те. Заашгүй бурхан минь. Би нэг ийм бараа оруулж ирье гэж бодоод байгаа байхгүй. Тэгэх юм бол юу яах нь шүү дээ. Pickpack-ийнхандаа яриад хүргэлтээ хийлгэж болох юм байна. Мэдээ юу ч нэг жижиг ахын юу ч аваагүй байгаа ш. Бараан донд орсон яг камер дээр яг бэлтгэлтэй те бичиж байгаагаа бурхан байна. Энэ манай яг бизнесээс хэрэглэгч рүү дамждаг агуулга маань гэсэн үг. Одоо энэс гадна бас дөрвөн агуулга байгаа. Яг одоо бизнес рүү чиглэсэн хоёр төрлийн агуулга бас байгаа. Нэг нь ануу агуулга, нөгөөт нь манай амгаланд байршсан агуулгууд байгаа. Энэ ер нь Монголын Amazon л юм биш үү? Тий, ер нь бол Amazon руу чиглэж байгаа. Би нэг Amazon-ы босстой нэг уулзаад хоол идээд заа бодлаалсан шүү дээ. Энэ хэсгийг хасчаарэ тий. Одоо Монголын хүргэлтийн зах зээл гэж байгаа шүү дээ. Хүргэлтээр хүргэлт үнгүүгээд байгаа газрууд юу ихэнх нь танахтай хамтраад ажиллаж тийм байх гэж байна тий. Хүргэлт нь бол жижиг машинууд ч байгаа, том машинууд ч байдаг юм шүү дээ тий. Ачаата бонгоноос ихлүүлээд карма, хайжет гэрэтээр үл ажилд орж болно тий. Камертай бүгд бүтэн камертай ерөөсөө агуулгынхаа дөрвөн зүгнээ амжилт байх.
ганц по бариад үзчихэж болохгүй уулна. Сая энэ доор байсан шилэх буюу одоо энэ тавиурууд маань яг жижиг айлуудын бараа энэ хэсэг бол storage area буюу яг хадгалтын хэсэг гэсэн үг. Би одоо жишээлбэл ингээд гадагшаага явахаар боллоо гэж бодъё л та. Тэнгүүтээ би бараагаа худалдаалахгүй заяа. Би гэрийнхаа одоо жишээлбэл тавилгыг авчираа танаа дээр хадгалуулж болох уу? Болно. Тийм үү? Одоо яг таны харагдаж байгаа энэ хэсэг бол гадаадын одоо тий хүмүүсийн бараануудыг хадгалдаг. Одоо таны хэлээд байгаа тий гэрийн тавилгууд одоо тэр шүү дээ. Ингээ хадгалагддаг. Хүмүүсийн бараануудыг амар юм байна тий. Энэ бол манай одоо Shopee Mart хэсэг байгаа та. Яг тавиур дээрээсээ байршсан. Одоо хүргэлтэнд гардаг. За энд бол ер нь их гоё юм байна. Pickpack-ийн надад энэ үйл ажиллагаа явуулж байгаа байдал их таалагдчихэв. Жишээлбэл нэг 3 сар байраа хүн туристлүүлчихэд гадагшаа явах гээд байраа сулж өгөөд кантинаар олдохгүй хаана юм аврах уу гэж юм бол та нартай тохиролцоод овер хэмжээгээр энд авчираад хадгалчих юм байна. Одоо жишээлбэл за нэг ажлынхаа хажуугаар явж байгаад нэг хаанул дүүрхтэй ч юм уу баян зүрх дүүрхтэй юм тараачи гэдэг юм бол машинтай байх юм бол та нартай хамтарч ажиллаад түгэлтэнд оролцоо явж болох юм байна. Өрн тус том боломжийн санагдаад явчлаа шүү. Надад бол тийм онлайн бизнес эрхлэх тийм гал асж ш дотор тий. За ингээд бараанууд ялгаглаад захиалга орж ирлээ. Мэдээж бол бараа хангамжил өндөр түвшинд хийгдсэн байгаа бах тий. Хин дамжлаган дээр хаана явж гин захиалга өгсөн тэр захиалга хаана явж гин гэдвэл дотроо та нар бол утсан дээр хянаад явчихж байгаа тий. За хүргэлт гарлаа гээл нэг нь авлаа тав гэж дараад. Манай хэрэглэгчсэн маань манай компанитай хамтарч ажиллахын тулд анх эхлээд гэрээгээ хийн. Танд тэгээд манахаас борлуулалтын албанаас маань бүхэл болцоог танд санал болгоно. Одоо энд ирлээ. Бараанууд ялгадлаа. Тэгэл энд эцсийн шатны юм уу? Тий, энэ бол эцсийн шатна. Манай бүх агуулгын маань логистик хариуцсан менежер Даваад Орч гэдэг хүнтэй. За мэд ахтаны сайхан тайлбарлаж өгөөч. За энэ хэсэг болохоор манай диспатч буюу хөргөлтийн одоо эцсийн цэг буюу эцсийн хэрэглэгч рүү бараа бүтээгдэхүүнийг хөрвж өгдөг. За манай хөргөлтөнд явах даваа тал нь юу юм бэ гэхээр манх хөргөлтөнд гаргадаг дүүргээ хороо тус бүрээр нь ялгаад ангилсан байгаа. Тэгэхээр хороо ороог орно хүмүүс хөргөлтөнд явдаг гэсэн. Нэгсэндээ бүтэн нэг дүүргийг базаж цаг хугацаа алддаг гэсэн. Бидэд бол яг өөрсдийн Pickpack компанийн зарчмын хувьд л өөрсдийн бүсэнд тодорхойлоод за маш олон төрлийн хөргөлтүүдийг одоо Монголынхаа зах зээлд нэвтрүүлээд за хоолны үргэлт хэрэглэгчээс бараа хэрэглэгч рүү өргөж энгийн барааны үргэлт за B2B буюу байгууллага хоорондын хөргөлтүүдийг гэдэг ингээд бүгдийг ингээд цаг ангиллалтай гаргаж ирээд ерөнхийдөө хөргөлтүүд хийгээ явдаг гэсэн үг. Бас хоолны хөргөлт танах үед юм. Би тэр нэг ус ундаа захиад идэх чинь ямар аль нь Freshpack-ийн бөөндийн үйлчилгээ. Тэр чинь их амар юм бэл ч. Заримдаа ус мус ундаа энэ тэр гоё хямдарчдаг. 2 цагийн дотор л таны өрөөндөө ус очно л гэсэн үг. 2 цагийн дотор ч ирэхгүй байсан. Цаг 30 минут л болчихсон байна. Нэг цаг 30 минут болж исэн сайд байна даваа. Агуулгаас захиалга орж ирлээ. Та нарын 2 төрлийн аппликейшн байдсан байл гэж ойлголоо. Хаанаас хаана уу гэдэг нь бол аппликейшн дээр гараад ирнэ шүү. Аппликейшн дээр давхар ийм QR кодон дээр гараад ирэхгүй тийм. ингээд гараад ирчихсэн байгаа гэсэн. Энэ одоо жолооч маань энэ QR кодоо аппликейшнээр уншуулад өөрийнх нь аппликейшн дээр давхар бүх мэдээллүүд нь гараад ирнэ гэсэн. Амар юм байна. Ер нь бол бизнесийг гой холбож байгаа юм байна. Зүгээр нууц биш бол одоо би жишээлбэл энэ танаа агуулгаас аваад нэг зайсанд нэг юм жижиг юм уултай хөргөж өгч бодъё л да тийм. Энэ жишээлбэл хэдэн төгрөг хөргөдөг вэ? Хөргөлтийнхээ авар хэмжээнээс хамаарат хөргөлтийн төлбөр өөрөөр байгаа. За та зүгээр яг энгийн бараа ийм бараа зүгээр авчиж өгье гэж бодъё гэж жишээ аваад. Тийм үл ийм хөргөлттэй хам бол та 5,000 төгрөгөөр хөргөлт их боломжтой гэсэн. За маа хөргөлтийн процесс нь бид нэг цалингийн 2-7 хоног тутамд нэг удаа тавьдаг буюу яг ийм үнцэн ажилчид цалин тавьж өгдөг байхгүй. Тэгэхээр нөө хүмүүс урамшаад тэргээрээ хөргөлт хийгээд цалингаа нэгсэндээ бүү авах нь тэр хүмүүст айгүй тааламжтай байдаг. Тэгэл бас бонус оноо моно өгдөг бах тийм. Бонус оноо өгнө, урамшуул цалингууд гэж өгнө. За би нэг тухайн нэг сайт руу ороод бараа захиаллаа гэж бодоход танаатай хамтарч ажилладаг байлаа гэхэд хэдэн цагийн дотор миний бараа хүргдэг ш гарт ирэх үү? За ер нь бол таны захиалга үүснээс хойш 24 цаг ингэж одоо Монголын бүх онлайн шопууд тийм зарчмаар явж байгаа. Гэтэ маах бол хэрвээ таны захиалга өдрийн 3 цагаас өмнө шивгдсэн байх юм бол тухайн өдрөө таны захиалга шууд очно гэсэн. Энэ контентийг хүмүүс үзээд олон төрлийн санаа авч болж штэ. Би жишээлбэл нэг жижигхэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол Pickpack-тай хамтраад бараа бүтээгдэхүүнээ заруулж болж байна. Би нэг жижигхэн унаад хэрэгтэй бол хүргэлт хийх ажлын байрал танаа чөлөөтэй байгаа юм байна. Ойлголоо. Баярлалаа да. Баярлалаа. Ёстой сайхан мэдээлэл авлаа. Надад бол тун сонирхолтой санагдаж байна. Хэрвээ хүсвэл тань ч гэсэндээ боломж байна. Та бизнесээ өргөжүүлж болж байна. Бизнесийнхаа үргэлтийг Pickpack-тай хамтраад хийж болж байна. Та
бас ажлынхаа зав чөлөөгөөр ганц хоёр бараа бүтээгдэхүүн хөргөж өгөөд мөнгө авч болж байна. За одоо сая энэ бах маань тэр агуулгатайгаа ер нь бол танилцчихлаа. За манай агуулгад ямар хөө бараа яаж үйл ажиллагаа явдаг процессоо бүгдээрээ харлаа. Тэгэхээр агуулгат маань ер нь ямарваа нэгэн том чоноо жижиг чоноо байгуулгын хүний нөөцийн зардлыг манайх маш сайн шийдэж өгнө. Ягаад тэгэхээр та харж байгаа бах тий агуулт ангилтыг хийгээд өчөж байгаа болохоор Яров за тий сортер дээрэс нь түгээлтийн жолооч хөрвүүлтгэл бүх хүмүүсийн бид шийдээд өгч байгаа учраас бизнес эрхэлж байгаа ямарваа нэгэн хүн маань гар утаснасаа бизнесээ удирдах явах боломжтой болчихж байгаа гэсэн. Дээрээс нь одоо e-commerce хөгжиж байгаа энэ үед бол ер нь юм тий агуулгын үйлчлэгээ хөрөлтийн үйлчлэгээ цогцоор нь хийж чадж байна гэдэг чинь бол маш чухал. Тийм чухал болчихж байгаа. За одоо хоёулаа би таныг агуулга руу оруулж үзүүлье. Манай хүд агуулга Монголд анх удаа ингээд стандартын дагуу хөрвүүлт агуулга нэгж байгаа байхгүй юу? Ерөөсө бүхэл юм стандартын дагуу дотор 21 кабинтай. Тэгэхээр одоо яг танд дотор нь юу хадгалах боломжтой? Одоо процесс юу ямар хөө явагддаг талаар яг танд богинохон гэж харуулчих. За гол сайхны бүтээгдэхүүн, bakery, за ийм нэмлэгийн бүтээгдэхүүн одоо нэг хэвлүүд байдаг шүү дээ. Тиймнүүд хадгална. За дээрээс махмахан бүтээгдэхүүн дахиад тэгээ бүхэл махнууд хадгалагдана. Янзын юм байна. Тийм, ерөөсөө л стандартын дагуу учраас бид дээрээс бас л нөгөө түрүүний агуулгатай адилхан агуулт ангилтыг хийгээд өгч чинь хөрөлтөнд нь бэлдээд гаргах чинь манай хөрөлтийн машин хүртэл хөргүүштэй. Одоо тас хөлдөөдөг хөргөчтэй өрөөч байгаа юм байна. Гол сайхны барааг одоо чинь хасах долоод хасах тав байлгаа гэх юм бол танад агуулх нь байгаа юм биш үү? Тийм байгаа. Хасах 16 хүртэл градус өөртөө тохируулчих болно. Манай эрхлэгчд маань за энэ градустай одоо энэ ингээ өрөөг ингэж хадгалуулмаар байна гэж өөртөө хүмүүдээ удирдах явчихдаг. Үгүй би ер нь бизнес хийх шийдлээ. Би ер нь юм худалдааны бизнес рүү эргэлт буцалтгүйгээр орлоо гэж. Тий. За ингээл өөрийнхөө хэмжээндээ градусаар шилтгаалаад одоо за жишээлбэл та одоо нэг юм дахиад зардыг гэж бодоход за би нэг юм дөрвөлжэнд хүрээсэлье дахиад нэмэх гэж. За тэрнээс шилтгаалаад энэ бодогдоод минут нь тоглоод гарчих гэсэн. Чисээ намайг дахиад нэмэх гэсэн үү? Би ингээд зогсоод дараа зогсож байгаа болохоор би дахиад нэмэх өнө золоо. Заашгүй. Заавал хэмтийн товчууж юм те стандартын дагуу бус агуулга түрээслээд за эсвэл ингээл хөргөлтийн жолооч байна уу гэж хайгаалах шаардлага байхгүй. Нөгөө хүмүүс маань хөргөж өгч гин үү, хөргөж өгөхгүй байна уу гээл те. Үнтэй юу танахтай л хамтрамаар л үнтэй л бити байгаасаа те. Битүүрийн хийж байгаа контентыг хүмүүс үзээд те. Одоо мэдхгүй маш олон хүмүүс байгаа шүү дээ. Бараа бүтээгдэхүүн ялангуяа би зүгээр бодож байгаа гол сайхны бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Одоо Солонгос, Хятад янз янзын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг хүмүүс яг тухайн тэр чинь нэг юм хадгалтын горим заасан байгаа шүү дээ. Тийм байгаа бол энд ингээд танах даавал агуулгад хадгалуулчихна. Тэр нь муудна гэж байхгүй. Зорилтын горимд хадгалчихна. Тэгээд хүргэлт нь танахаар хийгдчихнэ. Тэгээд яг чиний түрүүний хэлдгээр одоо маш олон зардлуудыг хэмнэж ин л да. Нэгтлэн бодох. Тэгээд хүргэлтийн ажилтан английн ялгагч тэгээд агуулгын зардал бүх зүйлийг бол их маш зөв-зөвтэй шийдэж байгаа юм. Гадаадаас ч вэ нүү орон нутгаас ч вэ нүү бизнесээ удирдах явах боломжтой. Надад бол таалагдлаа. Ер нь бол жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс бол маш олон зардлаа хийнээд пикбактай хамтраад ажиллах бол ямар ч асуудалгүй гэдгийг бол би л ойлгочлоо. Үдсэн хүмүүс маань харин ойлгосоо тий. Ойлгосоо. Олон улсын үргэлтийг хийчихэж гин, дотоодын үргэлтийг хийчихэж гин, агуулт ангилтыг шийдэж гин. Дээрээс нь хүмүүс бас нэмэлт орлоготой болох боломжийг олгож гин. Орон нутг руу та нар бас орж байгаа юу? Орон бидэд 21 аймаг үргэлжлэн. 21 аймагт бас манай агуулгууд байгаа. Ямар гоё юм бэ? Бизнесээ тэлхийг хүсэж байгаа хүмүүс ч гэсэн орон нутгад агуулгууд маань бүтээгдэхүүнүүдэд байршуулаад тэнцэнэ зүйлтэй хэлэх боломжтой гэсэн. За би өнөөдөр пикбактай танилцлаа. За тэгээд та бүхэн ч гэсэндээ бас анзаарсан баг. Та ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарж буурлуулж хэрэглэгчтэй хүргэж байгаа бол хүргэлтийг бол одоо пикбак шийдэж байна. Мөн агуулгах. Тэгээ ер нь бол бүхэл зүйлийг чинь шийдэж өгч байгааг та бүхэн харсан баг. Нэг зүйлийг хэлэхэд шүү дээ те. Одоо хүргэлт хийж байгаа бисээ жолоочтой ярьлаа л та. Нэг өдөрт шүү дээ эдний рекорд нь бүр 170 хүргэлт хийсэн рекорд байд юм биш үү? Өдөрт пикбакийн одоо рекорд нэ. Тэгээ 170 хүргэлт хийж байгаа хүн сард хэдэн төгрөг авах уу те? Бисээ бас нэг жолоочтой ярьсан. Би дээдлэн сад хүргэлт хийгээд 6 сая төгрөгийн орлого олсон гэж чинь. Тийм учраас бол энэ хоёр талтай л байна те. Одоо бизнес хийж байгаа хүмүүс бараа бүтээгдэхүүнээ маш гоёор хүмүүс маш амархнаар хүргэж болж байна. Тэр хүргэлтийг нэгээд бас мөнгө олж байгааж боломж байна. За заавал одоо жишээлбэл одоо та хүргэлт хийх гэж байгаа одоо машинтай байх албагүй. Дуугаар хүргэж өгч болж байгаа юм байна. Дүүрээр авцсан байгаа болохоор та эндээс хүргэлтийнхаа жижиг шилжиг зүйлээ бариад алхаад хүргэлт хийгээд өгч болж байгаа юм байна. Ямар ч гэсэн өнөөдөр би пикбактай танилцлаа. Надад бол үнэхээр таалагдлаа.